Эрдэнэт зингэр дор. Эрдэнэт зингэр дор. Хүний амьдралын өмнө олон салаа зам бий. Харин бид зөв замыг олох, сонгох, өөрсдийгөө эрэлхийлэх хөгжин гэдэг бидний цаашдын замын хамгийн чухал агшин гэлтэй. Иймээс ч идэвхтэй амьдралыг эрэлхийлэгч, шинэ бүхний зүг тэмүүлж байдаг залуус Эрдэнэт хотод өөрсдийн хөгжлийн дэлгүүрээ олохоор цуглалаа. Улаанбаатар хот Дархан уул аймаг гээд GCI Монгол байгууллагын салбар бүрийн төлөөлөл болсон залуус өглөөний ургах нартай уралдан уул уурхайн их отолсон Эрдэнэтэд зочилж байгаа гинэ. Учир нь энд эрүүл цэнгийг агаар байгалийн үзэсгэлэнг хүний тав дахьтай орчинтой хослуулсан Эрдэнэт үйлдвэрийн сэлэнг амралтын бааз дээр GCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрмжид 12 дахь удаагийн актем болох гэж байна. Улаанбаатар хотоос яндангийн дуу цорой төлөн ирсэн галт тэргээр нэгэн зорилго дор нэгдэн залуу хүний ур ухааныг дайчлан өөрийгөө сорж, үргэлж шинжлэхдгийг илүү ихийг мэдэж авахыг хүсдэг залуус энхүү ирлээ. GCI Эрдэнэт салбарынхан удаа хугацааны хичээл зүтгэл гарган бэлтгэсэн ажлынхаа үр дүн үзэхээр зочдоо тосон авсан бөгөөд 3 дугаар сарын 7-оос эхлэн 2 өдрийн турш болох энэхүү арга хэмжээнд GCI Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Их хүрээ Капитал, Улаанбаатар Централ, Лидер Chairman, Эко, Найрамдал Прогресс, GCI Конгресс гэсэн салбар байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Энэ удаагийн GCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрмжит 12 дахь удаагийн актем орон нутагт анх удаага 160 гаруй хүнийг нэгтгэж чадсанараа бусад зохион байгуулагдаж байсан актемийн арга хэмжээнээс онцлог байгааг олон хүн сургалтын ихэнд хэлж байлаа. GCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрмжит актем 2003 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн бөгөөд жил бүр өөрийн өнгө аястайгаар болдогч оролцож буй гишүүдтэй өргөөжтэй байх тал дээр адил зорилгыг тавин ажилладаг. Харин энэ удаад танд хэрэгтэй мэдлэгийг эзэмшүүлэхээс гадна оролцогч гишүүдийнхээ санал хүсэлтийг сонсон дараагийн үйл ажиллагааны чиглэлдээ оруулж өгөхөөр болсон нь бас нэгэн онцлог зүйл болж байгаа юм. 2013 оны Бразилийн Рио хотноо зохиогдсон дэлхийн конгрессоос GCI байгууллагын 2014-өөс 2018 онд баримтлах стратегийн төлөвлөгөө гаргасан. Үүнд гол санаа нь GCI байгууллага нь эерэг тогтвортой нөлөөллийг бүрдүүлэхийн тулд нийгмийн бүхэл секторуудыг нэгтгэх байгууллага байх учиртай гэж заасан. Үндсэн гол санаа нь GCI байгууллага нь эерэг тогтвортой нөлөөллийг бүрдүүлэхийн тулд нийгмийн бүхэл секторуудыг нэгтгэх байгууллага байх учиртай гэж заасан. Үүний гол түлхүүр бол энэ удаагийн актемийн үйл ажиллагаанд оролцож буй гишүүд юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд GCI Монгол байгууллага нь 2014 онд хэд хэдэн хөтөлбөрийн дагуу нийгэмд чиглэсэн урт хугацаанд тогтвортой нөлөөлөл бий болгох ажлын хүрээнд гишүүдээрээ дамжуулан эерэг өөрчлөлт бий болгох төсөл хөтөлбөрүүд хийхээр төлөвлөж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй болгож илүү чанаржуулахад актемийн оролцогчдын санал бодол үйл ажиллагаа чухал холбогдтой. Харин энэ итгэлийг алдахгүй дааж гаргах чадвар хичээл зүтгэл бүх гишүүдэд байдаг учраас энэ удаагийн сургалтын үйл ажиллагаа эрч хүчээр дүүрэн найрсаг уур амьсгал донд эхэлсэн юм. Аливаа ажил хүмүүс хоорондоо хэр сайн хамтран ажиллах, багийн нэгдлээс 100% шалтгаалдаг учраас хөтөлбөрийн эхэнд зохион байгуулалтын хичээлийг сургагч багш нар орж оролцогчдыг баг болгон хувааж, богино хугацаанд хоорондоо танилцсан элен далангүй мэдээлэл солилцож, өөрийн гэсэн нэртэй нэг баг болон гарч ирээд бусдаа өөрсдийгөө танилцуулах ажил байлаа. Сургалт эхлэхийн өмнө хөндөй байдал биш, хоорондоо халуун дотн яриа өрнүүлэн нэг нэгээ сонсож, бие биендээ туслан хамтран нэг анги болж сууна гэдэг сургалт үр өгөөжөө өгөх суурь гэж болох юм. Иймээс багуудыг нэгтгэх үйл ажиллагаанууд хэд хэдэн дараалтаагаар боллоо. За сайн байцгаана уу. Үндэсний ерөнхийлөгчийн нэрмжит 12 дахь байд сурталч тавд игөөдөр ямар амархан найдахъя. За манай багийн нэр бол Филиг найрсан нэртэй байгаа. Багийн ахч нь зөвхөн
Тэгээд би өөрөө эрхцүүж эдийн засгийн мэргэжилтэй Риш хамтрагч компани захирал хобби интернетээр аялах мэдээлэл судалдаг. Чимэг сүрэн гэдэг байгаа. Моникпа компани гүйцэтгэх захирал хобби болохоор аялах дуртай. Багийн гишүүн Отгон баг маань болохоор Озерн консалтинг компани захирал орон нутгаар аялах дуртай байна. Отгон баг маань болохоор Улаанбаатар төмөр зам компани механик инженер волейбол тоглох хоббитой. Төлгөө маань болохоор улсын хоёрдугаар төвийн их хэмж мэргэжилтэй хобби болохоор цаазаа бүжиг. За хос хоёр маань болохоор KGP логистик компани менежер уулын аялах уулын спортоор хичээлээ залуу байна. Нэмсүрэн маань төсөл эржүүлэх нэгжийн хүний нөөцийг мэргэжилтэй юм байна. Юм аяг дуртай хоббитой. Ойлгох эрдэнэ маань болохоор нийтийн ерөнхийлөгөө төлөвлөгөөний газрын инженер мэргэжилтэй нохоод хичээдэг. Төвчин 5-7 цэцлээсийн дэд захирал зураг авах сонирхолтой хоббитэй байна. Оюутан маань одоо Ernest & Young Mongolia компанид ажилладаг аудитор мэргэжилтэй бүжгээр хичээдэг. За манай багийн өөрөө болохоор Pure for Impact. За яа. Нэг хүсэл зорилготойгоор сурч мэдэх эрмэлзлээр нэгдсэн салбар бүрийн лидер залуусын төлөөллүүд хоорондоо танилцсан нэг баг болсны дараагаар сургалтын үйл ажиллагаа явагдахад улам дөхөн болсон гэж болно. GCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрмжит 12 дахь удаагийн актемд залуу үеийн үлгэр дуурайлал болсон үлгэрлэн дагуулах, сургалтыг авч яван чиглүүлэх олон хүмүүс ирсэн нь GCI Монгол байгууллагын гишүүд ариун нэг туршлага хуримтлуулах боломжийг өрдүүлж өгсөн гэж болох юм. Ийхүү GCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрмжит 12 дахь удаагийн актем Эрдэнэ хотын Сэлэн амралтын бааз дээр залуусын шинийг сурч мэдэх, өсөн нэмэгдэх гэсэн хүсэл эрмэлзэл дунд амжилттай эхэллээ. Харин олон жилийн турш энэ байгууллагатай амьдралаа холбосон ерөнхийлөгчдийн хувьд энэ удаагийн арга хэмжээнээс юу хүлээж байгаа болоод оролцогчдод хандан хэлэх зөвлөмж юу байгааг бид сургалтын үеэр тодрууллаа. GCI байгууллагын ерөнхийлөгч байсан Кентара Харада гэж хүн маш сайхан үг хэлсэн байдаг. GCI байгууллага бол супермаркет биш. Та супермаркетод ороод мөнгө төлөөд хүссэн зүйлээ авч болдог. Тэр шиг биш. GCI байгууллага фитнес юм. Хэдийгээр та фитнест ороод мөнгө төлсөн боловч өөрөө фитнестэй хичээлэхгүй бол юу ч олж авахгүй. Үүнтэй адилхан GCI байгууллага бол та идэвхтэй оролцохгүй бол өөрөө санаачлалтай байхгүй бол та гишүүн болсноор ямар нэг юм мэдрэхгүй. Тэгэхээр та идэвхтэй гишүүн байгаараа идэвхтэй гишүүн байснаар та илүү их олон зүйлийг сурч мэдэж авах болно. Мөн энэ сурсан мэдсэн зүйлээ бусдад хуваалцаараа нийгэмдээ эерэг өөрчлөлт авчираа идэвхтэй иргэн байгаарай гэж хүсэж байна. Өнөөдөр арга хэмжээ маань маш ингээд манай Монгол улс олон улсын баярын арга хэмжээнд давхцсан байна шүү дээ. Тэгэхээр хүмүүс баярын арга хэмжээнд давхцсан хэдий ч гэсэн сургалтанд ашиглуулгад 125 хүн дээрээс нь дахиад 15 140 50 хүмүүс сургалтанд орж байгаа нь өөрөө хүмүүс энэ сургалтанд хүлээсэн байна, суралцахыг хүссэн байна, олон зүйл мэдж авахыг хичээсэн байна. За сургалтын гол агуулга бол Ларс дэлхийн GCI-ийн сурагч л та. Тэгээд Актемийн үндэсний ерөнхийлөгчний сургадаг Актемийн сурагч Японы улсад үлдээ. Тэгээд анхны 2006 онд 2008 онд би энэ сургалтанд бас Японд сурч ирсэн. Тэгээд өнөөдөр ингээ харахад бол олон зүйлээр ингээ баяжигдаад дэлхийн GCI-ийн чиг хандлага за залуу хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй. Яавал бол GCI-ийн залуу гишүүд юу илүү их өөрийгөө хөгжүүлэхэд юун дээр илүү анхаарч явах хэрэгтэй гэх мэтлэн олон шин зүйлүүд дээр баяжаад явж байгаагаар онцлог байна. Тэгэхээр манай залуучууд дэлхийн GCI-ийн чиг хандлагыг мөн дэлхийн бусад орны үндэсний ерөнхийлөгчнөрийг бэлддэг тэр системээр бэлтгэгдэж байгаа дээрээ маш чухал зүйл. Тэрнээс тэр мөн чанар GCI агуулга чанаас нь илүү олж авч хараасаа гэж бодож байна. Өөрийн ирээдүйн эзэн байж ялагдал хүлээлгүй урагш тэмүүлнэ гэдэг залуу хүнд байх хамгийн сайн чанар. Ингэж байж л улс их орн дэлхийн нийтийн хөгжлийн хурд урагшлах хэсэг нь тодорхойлогддог. Харин энэ бүх эерэг өөрчлөлт чадварыг бий болгоход энэ удаагийн актем чухал нөлөө үзүүлнэ гэдэгт олон хүн итгэж байна. Иймээс ч хэд хэдэн өөрийгөө хөгжүүлэх тодорхой сэдвүүдээр үндэсний ерөнхийлөгч нарыг бэлтгэдэг GCI Академийн сургагч багш GCI байгууллагын 2006 оны ерөнхийлөгч Ларс Хайжсленд энэ академийн сургагч багшаар ажиллаж байна.
Түүний хувьд олон улс орноор явж ариун туршлагыг өөртөө хуримтлуулсан бөгөөд дэлхийн ертөнцийн хаана амьдарч байгаа нь бидэнд чухал биш, харин хүн бүр урдаа тавьсан зорилготой байж түүнийхээ төлөө явна гэдэг бидний ялгааг арилган нэгтгэх боломж гэдгийг хэлж байна. Энэ удаагийн академид олон гишүүд оролцож байгаагийн дийлэнх нь сонирхогч болоод шинэ гишүүд нилээдгүй байсан учраас цаашид баримтлах зайлшгүй залуу хүнд хэрэгтэй мэдээллийг өгч байсан нь юу юунаас илүү чухал байлаа. Хамгийн гол нь энэ сургалт нэгэн хэвийн багш ярьж сурагч сонсдог хэлбэрийг халан маш сонирхолтой хэлбэрээр хүргэж чаддгаараа онцлогтой байгааг залуу гишүүдийн хувьд олзуурхан хэлж байна. Ийм том эрдэм мэдлэгийн сангаас хүртэх боломж тэр бүр тохиодоггүйч яг одоо энд бидний дунд бий болоод байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов. За ер нь ирсэн гол зорилго гэх юм бол мэдээж хувь хүний талаар их хэлж хөгжих. Хоёрдугаарт мэдээж багийн хамт ажиллагаа тий. Яаж түрүүний хэлсэн дээр хож гэсэн зарчимлэр суурилж хамтдаа хөгжих үү гэдэг л аргачлалыг суралцах илүү зорилготой байна да. Орох сонирхол бол нэлээд эртнээс байсан. Тэгэл гадагшаа сургууль соёл гэж явсаар одоо өрөөдчихсэн тал бий. Гэхдээ одоо эрчимтэй хөх араас нь хөөж гүйцэн л гэж бодож шүү дээ. За сургалтандаа идэвхтэй оролцоогоод хамтдаа хөгжсгоё. Би компакт. Анх удаа л ерөнхийлөгчийн активнд оролцож байгаа айгүй таалагдж байна. Гадны багш авчираад нөгөө 2006 оны дэлхийн үндэсний ерөнхийлөгч байсан Дарс багшийг авчирсаад бид нар залгаж бас айгүй баяртай байна. Өөртөө энд ирэхдээ ямар зорилго тавьж ирсэн бэ? Мэдээж одоо манай бүх гишүүд өөрийгөө хөгжүүлээ те гэж бодож ирсэн ба. Хоёрдугаарт нөгөө нэг GCI карьер хөөхөд ч юм уу заавал ерөнхийлөгчийн активнд суусан байх шаардлагатай гэсэн босоо байдаг болохоор сууж байгаа. Маш их таалагдж байгаа. Залуу хүн өөрийгөө хөгжүүлж гин, хамт олонтой болж гин. Энд хүмүүс яг 3 зорилгоор орж ирж байгаа гэд түрүү ярьж байсан. Тэр нь болохоор өөрийгөө хөгжүүлэх, найз нөхдөдтэй олох, хүрээлэлтэй олох, гуравт нь болохоор яг бизнес үүдэг хүмүүс бизнесээ хөгжүүлэхийн тулд бас хүрээлэл үүсгэж орж ирж байгаа гэж бодож байна. Яг үеийнгийн залуучууд хоорондоо бие биенийхээ алдаа оноог хараад тэгээд туршлаасаа хуваалцаал боломжийн бие биендээ амар сургамж олж ийн, сургалт олж ийн л гэж хэлэх юм. Найзууд л олж авъя гэж бодож ирсэн. Энд бол яг өрсөн хүн маань нөгөө GCI-г оруулж байгаа хүн төлөөлөгч гэдэг нэг хүн байдаг. Заавалчгүй нэг хүнийг нэг хүн дааж оруулж ирдэг. Тэгээ манай төлөөлөгч GCI лидерийн зол жаргал ерөнхийлөгч. Тэгээд Солонгосоор чийжүүл явчихсан байгаа. Тэгээ би ганцаараа одоо энд ирсэн. Тэгээ танихгүй тэгээ лидерийнх нь. Тэгээд ингээд танилцаад найз нөхөд болоод ингээ хамаагүй ингээд би энд найз нөхөд болоод нөхөрсөг байдал үүсгээл ингээд тэр нөгөө танихгүй байсан найзгүй ирсэн юм ингээд алга болчихлоо шүү дээ. Тэ. GCI прогресс сардар олон энэ жилийн 2014 оны эхэлж. Ер нь бол GCI-гийн үндсэн одоо 4 боломж байдаг. Бизнесийн, хувь хүний хөгжлийн, нийгмийн тэгээд одоо олон улсын харилцааны зөвлөхийн байгууллага учраас тэгээд энэ одоо хөгжлүүд маань одоо ирээдүйн одоо нийгэмдээ эерэг өөрчлөлттэй залуучийн одоо тэр эрч хүчийг нэгтгэх тэр одоо нийгэмдээ нөлөөлөх тал дээр нь одоо илүү хөгжүүлдэг. Тэр талаас одоо бид нар бизнес эрхэлж байгаа залуучууд болохоор тусдаа бид нар нийгмийн сайн сайхны төлөө компаниараа ч юм уу, хувь хүнээрээ ч юм уу хийдэг боловч тэр маань хүрээ нь одоо тодорхой хэмжээнд хязгаарлалт өгдөг бол GCI байгууллагын нэгцээр энэ хүрээ маань илүү том хүрээнд байх, илүү том одоо нөлөөллийг бид нар нийгэмдээ үзүүлж чадхалаа гэж боддог. Ер нь бас тодорхой хэмжээнд хийж байгаа. Гайхалтай, гоё сайхан байна. Яг нөгөө хөгжүүлэх те. Бусад залуучуудын адилаар өөрийгөө хөгжүүлэх, бас танилын хүрээгээ нэгтгэх, олон найзтай болох зорилготой л да. Гэхдээ яг GCI байгууллагын эрхэм зорилго нь залуучуудаа дэмжих, тэгээд чадварлаг залуучуудад илүү их бүтээн байгуул, илүү их сайн зүйл хийхэд боломж олох тийм зорилготой л те. Энэ нь их таалагдтал да. Бүгдэнд нь амжилт хүсье. Сонирхогчоор энэ жил анх удаа оролцож байгаа тийм. Сонирхогчоор оролцож байгаа юм байна. Танд юунд таалагдж байна? Энэ удаагийн сургалт бас их өрмөл болох шиг байна. За энэ сургалтанд ирснээр миний хамгийн түрүүнд олж харсан зүйл юу гэхээр хүн болгон одоо бие биенээгээ хүндэлдэг, хүн болгон мэдлэг олж авъя гэсэн хүсэлт юм үлтэй. Тэгээд бүгдээрээ одоо нэг гэр бүл шиг ингэ зохион байгуулалтанд орж чадж байгаа нь тэр сайхан мэдэж байна. Энд оролцож байгаа бүх гишүүд мөн ирээдүйд энэ байгууллагын гишүүнээр элсэх тэр Монголын залуучуудад хандаж хэлэхэд та бүхэн боломж болцоо цаг хугацааг алдахгүйгээр яг өнөөдөр өөрсдөө шин зорилго тавиад энэ бүх байгууллагын одоо гишүүн болох тэр
эхлээ цаг алдалгүй тавиарай гэж хэлнэ да. Залуу хүн завтай байна гэдэг хамгийн том эмгэнэл. Харин GCI байгууллагын залуусын хувьд энэ эмгэнэлийн талаар төсөөлөгч завгүй сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, олон төрлийн найзуудтай болох хүсэл эрмэлзлээр дүүрэн байгаа нь өөрөө сайхан хэрэгэ. Залуусын оролцоог дэмжин тэдний сайн сайхны төлөөх үзэл баримтлалыг батжуулан чиглүүлэх, сургах үүргийг энэ байгууллага хүлээдгийн хувьд олон мянган залуусыг өөртөө нэгтгэсээр байна. Ухаалаг амьдрахыг дэлхийн бусад улс гүрний хөгжилдөө хөл нийлүүлэн алхахыг хүссэн залуус харин GCI-ийг зорьсоор. Энэ удаагийн сургалтаар чухам танд юу хүргэх гээд байгааг оролцогчид маань хэдийнэ ойлгосон мэдээж. Харин сургагч багшийн хувьд өөрийн харж үзсэн, сурч мэдсэн бүх зүйлээ харамгүй түгээх. Залуусынхаа ирээдүйн алхамд зөв нэг мөрийг үлдээхийн тулд ас холоос ирэн унтаж амрах завгүй ажиллаж байгаа ч сэтгэл дүүрэн халуун дулаан хүлээн авалтын дунд урамшиж байгаа нь харагдаж байлаа. Энэ бол GCI байгууллагын залуус та бүхний хичээл зүтгэл юм шүү. Тэгэхээр өнөөдөр үнэхээр сургалт маань маш хүрсэн үр дүндээ хүрсэн гайхамшигтай сайхан сургалт боллоо. Монголын хамгийн одоо шилдэг сайхан залуучуудтай 120 залуучуудтай энэ сургалт маань залуучууд нар бүгд идэвхтэй сайн оролцсон. Тэгээд эргээд эднэрт маань ирээдүйн бизнес болон цаашдын одоо амжилт карьераа хөөгтөн болон сайн одоо хувь нэмрээ оруулах гэж бодож байна. Хамгийн түрүүнд амжилттай байна гэдэг, лидер байна гэдэг бол ерөөсөө өөрөөсөө эхлэх ёстой. Хамгийн түрүүнд өөрөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Өөрөө өөрөө үйл ажиллагааны болон бус эрх чөлөөгөө эзэлж тэ хариуцлагатай байх хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхээр энийг аюул сайн ухамсарсан баг цаг одоо яаж баримтлах талаар хамгийн чухал зүйл юун дээр анхаарах хэрэгтэй гэдэг хэсэгтүүлээд бүх одоо өөрөөсөө эхлэх ёстой гэдэг тэр хариуцлага тэр лидер байх хүний хамгийн том одоо гол зүйлүүдийг бид нэр авч үзсэн гэж үзэж байна. Хамгийн гол нь ерөөсөө л хариуцлага ухамсарлах хэрэгтэй гэсэн хамгийн түрүү өөрөөсөө эхлэх хэрэгтэй гэсэн. Тэгээд өөрөөсөө эхлэх учраас өдөр тутмынхаа амьдрал энийг хэрэгжүүлж яваасай л гэж би хүсэж байна. Завгүй хөтөлбөр залуусын халуун дулаан уур амьсгал, найз нөхдийн дотн харилцаанд донд явагдаж буй энэхүү GCI Монгол байгууллагын үндэсний ерөнхийлөгчийн нэрэмжит 12 дахь удаагийн академийн үйл ажиллагаа хүн бүрийн сэтгэлд нийцсэн үр дүнг эхний өдрөөсөө л эхлэн харуулж байна. Энэ бол үе үеийн GCI байгууллагын ерөнхийлөгч гишүүдийн өндөрт мандтал нь олон залуусыг араасаа дагуултал нь сайн авч явсны үр дүн. Мөн сургагч багш чиглүүлэгчийн үүрэг оролцоо, үлгэрлэн дуурайлалт хийгээд идэвхтэйгээр Эрдэнэ хотод цугласан залуус та бүхний нэг зориг бүхий сэтгэлийн дүнд бий болсон ялалтын шагнал юм. Тэнгэр хүртэл харж үзэн халуун нар ээсэн дулаахан орчинд болж буй энэхүү академийн үйл ажиллагааг манлайлагч ялагчийн үргээр үргэлжид өндөрт мандуулна гэдэг юу юунаас илүү чухал хариуцлага. Харин энэ хариуцлагыг сэвтээлгүй авч унна. Бусад залуусын үлгэрлэн дуурайлал GCI Монгол байгууллагын зүрхэн байх эрх яг одоо энэ цугаа оролцогч та бүхэнд бий боллоо. Сургалтанд сууж байгаа те нийт гишүүдтэй хандаж хэлэхэд те за Эрдэнэтийн залуучууд GCI Эрдэнэтийн гишүүд маань те энэ сургалтыг амжилттай явуулахын тулд бүгдээрээ зүрх сэтгэлээ гаргаж нойр хоолгүй зүтгэж өнөөдрийг хүртэл явлаа. За тэгэхээр одоо өнөөдрөөр дуусахгүй маргааш гэж том сургалт байна те энэ сэтгэл зүрх шингэсэн энэ сургалтанд маань гишүүд маань амжилттай оролцоод өшөө идэхийг үзэж өшөө ихийг одоо мэдээсэй гэсэндээ бид бүхэн зүтгэсээр чахал нь та нар маань хичээгээрэй гэж хэлье. Зингэр доо